ингээд тэгдэж штэ хоорондоо юм яриа суужснаа ингээд өөрийнхөө ярих сэдвийг бэлдээд нөгөөнийхөө ярьж байгааг анзаарахгүй ингээд хүлээгээд ярихаа хүлээгээд ээлжлээд ингээд яваад байдаг. Тэгээд тэр нь бол нөгөө хүнтэй маш тухгүй байдаг учраас тайван тухайн хүнийхээ яриаг сонсоод бүрэн дууссныхан дараа өөрийнхөө ярих зүйлийг ярих хэрэгтэй гэж ярьдаг. Сэтгэл санаа зовнил гэдэг зүйл маань өөрөө ахаад нөгөө тархийг ачааллаад санаа зовох шалтгаануудыг одоо танд улам харуулад тэгээд тухайн одоо төвлөрсөн зүйл маань улам баяжаад явах тул бүр их санаа зовох хэрэг гарна. Тэгэхээр аль болох тайван байхын тулд тэр санаа зовоод байгаа асуудал нь тэмч сүртэй зүйл биш гэдгийг ойлгоод тэрийг одоо бодохгүй байгаад аль болох тайван байх юм бол одоо таны яриа илүү өөртөө ихтэй илүү гоё болж чадах нэ. Тэгэхээр тухайн хүнийг одоо ямар үгээр тодорхойлж ийн гэдгээс хамаарат тэр хүн яг тэр үгэндээ нийцүүл үйлдэл хийх юм байна шүү дээ. Тэгэхээр хүмүүсийг ингээд муу хүн гэж тодорхойлоод болохгүй байх, бүтэхгүй байх гэж тодорхойлол байх юм бол тэр хүмүүс бас тэр үйлдэлийг гаргаж харин чи сайн хүн, чи одоо зөв ухаалаг хүн шүү гэдэг үгийг одоо байнга хэлээд ах юм бол тэр хүмүүс бас тэр ухаалаг үйлдэлүүдийг бол хийж эхлэх нэ. Тарих угаас ингэж ажилладаг энергийн зарчим даалт ухамсар одоо юу вэ? Бүх зүйлүүд маань яг энэ зарчмаар явдаг байх нэ. Тэр алсын харааг тайлбарлах юм бол ер нь бид алсын хараа буюу яг хаана хүрэх гээд байгаа, хэн болох гээд байгаа гэдгээ зөв тодорхойлж чадахгүй бол өөртөө итгэлгүй байх юм байна гэдэг одоо юг дүгнэлтийг бол би гаргаад байгаа. Тийм учраас одоо би хэн байж ээж би илүү өөртөө итгэлтэй байх юм гэдэг зүйлээ олчингууд илүү өөртөө итгэлт яг түүнийхээ төлөө хийх зүйлүүд маань тарихч ажиллаж юм одоо оршихуйн тэр энерги ч гэсэн над дээр бас тусалж дэмжиж байгаа аахгүй юу. Би тийм хүн болно л гэсэн бол яг тэр хүрч байгаа зорилготой хүрэхийн тулд бүх зүйлүүд маань надад одоо дэмжлэг борж орж ирээд би түүнтэй холбоотой зүйлийг ямар ч одоо шантралгүйгээр одоо сэтгэлээр унахгүйгээр тууштайгаар бол хийж чаддаг гэдгийг харсан. Тийм учраас алсын хараатай байх нь маш чухал шүү. Энэ бүр үнэхээр чухал хэсэг бол гарч ирж байна. Одоогийн нөхцөл байдал гэх юм бол би яг тэр зорьсон алсын хараа буюу яг хэн болж амьдраамаар байна, яаж амьдрах байна гэдгээ зүйлгээ харсан. Гэхдээ өнөөдрийн нөхцөл байдал бол яг биелээгүй болож түүнд шаардлагатай зүйлүүдийг сураад өөрийгөө хөгжүүлээ явж байгаа учраас ийм гоё зүйл рүү очих байгаа юм чи юундаа шантрах уу, юундаар сэтгэлээр унах уу гэж өөрийгөө одоо боддог гэх юм уу. Тэгээд надад хийх зүйл би, надад мөрөөдөл би. Мөрөөдөл намайг сэрээдэг гэж ярьдаг шиг зориг хүнийг урагшлуулдаг. Тэгээ бид нар зориггүй урагшлахгүй байж болно л да. Гэтэл хүн яг ингэ зоригтой ямар нэгэн тэмүүлэлтэй амьдарч ээж ад жаргалыг мэдэрдэг юм шиг санагдсан. Та энэ амьдралаас юу хүсэж байна? Юуны төлөө баймаар байна? Юг хийж бүтээр баймаар байна гэдгийг бат итгэлтэй болчих юм бол тэр нь бол биелэх нь цаг хугацааны асуудал болж байна. Нэг зориггүй хүн бусдын зорилгын төлөө одоо энерги зарцуулдаг гэж ярьдаг. Яг тийм. Хэрвээ та зориггүй ямар нэгэн зүйлийн төлөө зориод өөрийнхөө төлөө тэр цаг хугацаагаа зарцуулахгүй бол бусдын зорилгыг, бусдын мөрөөдлийг биелүүлэхийн төлөө ажиллаж амьдрна гэсэн үг. Би ахаад жишээ авъя. Одоо англи хэл сурах гэж байгаа хүн өдөрт 100 хийжлэнгээ өдөрт 3-4 цагийг зарцуулаа явж байна. Тэр хүн хин нэг найзтайгаа уулзаж кофе уух, дими юм ярих, тоглох ч гэсэн үйлдэлүүд бүгдэнд нь татгалзсан. Яагаад гэвэл тэр хүн англи хэл сурах зорилготой байгаа. Өвчтөн зорилго одоо төвтэй одоо карьераа хөөж байгаа хүмүүс найз нөхдөдгүй болсон байдаг. Яагаад гэвэл хийх зүйл нь тодорхой маш их байгаа учраас түүнийхээ төлөө явдаг. Тэглээч хурдан амжилтанд хүрч чаддаг. Тэгэхээр зорилгоо маш сайн тодорхойлоод түүнийхээ төлөө алхам хийгээд өөрийгөө завгүй байлгаад амжилтанд хүрээрэй гэж хүсэж байна.